Япон улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлтэй тохиож байгаа билээ. Мөн 2021 оны 7 дугаар сард хоёр орны хооронд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр 2022 оныг Монгол-Японы хүүхэд залуучуудын найрамдал солилцооны жил хэмээн зарлаж 50 жилийн ойг залуу үеийнхний харилцааг хөгжүүлэхээр харилцсан санал нэгдсэн юм а. Энэ удаа бид залуу үеийнхний харилцаанд анхаарлаа хандуулж өнгөрсөн 50 жилийн хугацааг эргэн харахыг хүсэж байна. Монгол улсаас Япон улсыг даруй суралцахад төлөвлөж буй оюутан залуусын маань хандлага жилээс жилд бол өөрчлөгдөж байна. Жишээлбэл хэм бол оюутан залуус маань мэргэжлээ бол их эртнээс сонгоод их сургуулиудаа бас ямар мэргэжилтэй холбоотой ямар их сургууль байна гэдгээ бол сайтар судалж байгаад бол Япон улсыг зорж байна. Энэ маань бол Монгол оюутнууд маань их даваа тал болж байгаа. Жишээлбэл хэм бол дургуун мэргэжлэрээ ажиллах ч гэдэг юм уу хугацаа алдах ийм эрсдлүүдээс сэргийлж өгдөг. Үүнээс гадна Япон улс маань бол зөвхөн Япон хэл гэлтгүү англи хэл дээрх хөтөлбөрүүд бол их сургуулиуд нь оруулж өгсөн учраас дан ганц Япон хэлээр сураад зогсохгүй англи хэлээр сурах боломж маань нэгдэж байгаа. Японд суралцсан гэдэг маань дан ганц Япон соёл болоод Япон хэлтэй болоод зогсохгүй олон улсын оюутнуудтай танилцаад соёлын ялгаатай байдал болон ижил төс чанаруудыг мэдээд дээрэс нь өөрийгөө нэг тийм боломж болдог. Тийм учраас та бүхэн маань Япон улсад суралцахыг хүсэх юм бол өөрийнхөө мэргэжлийг сонгоод ихтэй сургуулиудаа зөв сонгож агаад яваарай. За амжилт хүсье. Монгол-Японы төвөнд 2010 оноос хойш Япон суралцах талаар мэдээллийн арга хөтөлбөрийг тасралтгүй 11 жилдээ дараалал амжилттай зохион байгуулад байна. За энэхүү арга хэмжээний маань гол зорилго гэвэл Японд суралцах хүсэлтэй оюутан залуусыг Японы их сургуулиудтай холбож Японд суралцах тал дээр нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм а. Тус арга хэмжээний хүрээнд нийтдээ 13 мянган оюутан залуус тус манай арга хэмжээнд оролцоод байна. Тэгээд нийтдээ давхарцсан тоогоор гэвэл 139 Японы их сургууль болго давхардаагүй тоогоор 51 их сургууль оролцоод байна. Тус арга хэмжээний маань бас нэг давуу тал гэвэл Японд суралцах хүсэлтэй оюутан залуус маань Японы улсын тэр их сургуулийн төлөөлөгчтэй шууд уулзаад тэр мэргэжлийнх нь хүмүүсээс нь Японд суралцах эсэлтийн талаар болон тэтгэлэг хөтөлбөрийн талаар шууд уулз асуудагаараа давуу талтай юм а. Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулдаг Монгол улсын их сургуулийн хамт олон дэмжигч байгууллагаар ажилладаг Монгол дахь Япон улсын элчин сайдын яам болон олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA Японы оюутныг гадаад оюутныг дэмжих байгууллага JASO-гийн хамт олондоо гүн талархлаа илэрхийлье. 1976 онд Япон улсын засгийн газрын анхны тэтгэлэгт Монгол оюутан хүлээн авсан байдаг. Түүнээс хойш жил бүр Япон улсад Монгол оюутан суралцах болсон юм. Улмаар Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа буюу 1992 оноос хойш тус улсад суралцах оюутны тоо үргэлж өссөөр ирсэн бөгөөд 2021 онд шинээр 74 Монгол оюутан залуус Япон улсад суралцахаар явжээ. Би 1995 онд Японы үндэсний технологийн коллежид очиж суралцсан байгаа. Тэгээд электроникийн удирдлагын чиглэлээр суралцсан. Японд инженер болохоор анх очиж исэн. Тэгээд түүнээс хойш бас шатлсан сургалтаар бакалавр, магистр, докторийн зэрэг хүртэл суралцж байгаад 2010 онд эх орондоо эргэж ирсэн. Японд сургууль төгсгчдийн Жугама нийгэмлэг нь бол 1995 онд байгуулагдсан. Японд нэгээс дээш жилийн хугацаатай суралцсан ихтэй сургууль, мэргэжлийн сургууль, Япон хэлний сургуульд суралцаад ирсэн ийм Монгол залуучууд хоорондоо нэгдэж байгуулсан ийм төрийн бас байгууллага байгаа. Бидний зорилго бол Японд төгсөж ирсэн хамт олноороо нэгэндээ тус дэмтэй байх. Нэгдүгээр зорилготой. Мөн Япон-Монголын харилцаанд хувь нэмэр оруулж ажиллах ийм зорилготой. Дээрэс нь улс их орныхоо хөгжилд хувь нэмрийг оруулна гэсэн ийм зорилготой ажилладаг юм а. Япон соёл бол ёс суртахууныг чухалчилсан, зүй ёсыг чухалчилсан ийм нийгэм учраас залуу үедээ очиод суралцаад ажиллаж амьдраад ирэхэд бол хүн маш сайхан хүмүүжил суудаг байхгүй. Тэгээд сурсан мэргэжлийнхаа дагуу бол маш сайхан ур чадвартай болоод буцаж ирдэг ийм давуу талууд байдаг. Тийм учраас бид нар бол Японд очиж суралцахыг байнга зөвлөж дэмждэг байгаамаа. Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр их сургуулийн үндсэн оюутан, Косен, техникийн коллежийн оюутан, мэргэжлийн сургуулийн оюутан, судлаач оюутан хэмээх хөтөлбөр байдаг ба
Өргөн хүрээний насныханд Япон улсад суралцах боломж олгодгоор онцлог юм. Дэлгэрэнгүй Япон улсын элчин сайдын яамны цахим хуудаснаас харна. Үүнээс гадна хувийн зардлаар суралцагчдыг оруулаад 2020 оны 5 сарын байдлаар нийт 3075 монгол оюутан Япон улсад сурч байна. Энэ нь бусад улсын иргэдтэй харьцуулбал 10 торох тоон үзүүлэлт юм. Ингээд юуны өмнө Япон улсын засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрөөр Японд сурч байсан хүмүүсийн оюутан авах цагийг эргэн харж дурсахыг хүсье. За Япон улсад анх 2002 оны 4 сарын 3-нд зорчиж байлаа. Тухайд шууд нислэг бол байхгүй байсан учраас Бээжин улсын олон улсын сонгоцны буулаар дамжаад 20 гаруй залуучууд бөөндөө явж байсан. Момшогийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаад ерөнхийдөө явж байсан. За Япон улсад очиод Токиогийн гадаад хэлний их сургуулийн харьяа Япон хэлийг сурах, гадаад оюутан Япон хэл сурах төв гэж байсан. За энэ төвд 1 жилийн хугацаанд хэлээ сураад, за давхар мэдээж бас зарим нэг ерөнхий мэргэжлийн чиглэлийн суурь чиглэлийн хичээлүүд үзэж суралцаад тэгээд 2003 онд Хитоцу Башигийн их сургуулийн эрх зүйн тэнхим, хууль эрх зүйн тэнхимд дэлсэн суралцсан. Их сургуулиудад дэлсэн суралцж явахын хажуугаар миний зүгээр ганц бодож ирсэн зүйл гэхээр Япон хэлээр маш сайн сурья. Япон хэл маань мэдээж хичээл ном сурах нэг юм хэрэгслүүр боловч давхар энэ Япон улсыг сайн мэдэж явах, Япон хүмүүстэй харьцах тийм ээ. Ийм боломжийг ерөнхийдөө маш сайн олгох ийм зүйл учраас Япон хэлээ маш сайн сурж авъя гэсэн ийм бодолтойгоор нэгдүгээр курстэй орж ирсэн. Тэгээ энийг бас нэг биелүүлэхийн тулд хийсэн зүйл маань Японы их сургуулиуд ерөнхийдөө байдаг да. Дугуйлын секцэнд хамрагдаж Япон оюутнуудтай их харьцах ийм зүйлийг ерөнхийдөө хийя гэсэн бодолтой байсан учраас Японд элсэн орсон Хитоцу Башигийн их сургуулийнхаа жюдогийн клубт жюдогийн дугуйланд ерөнхийдөө элсэн байгаа. Энэ маань бол надад яг үнэхээр Япон улс гэдэг зүйлийг мэдэрч Японд дасан зохицох, дасан суралцах, Япон хүмүүстэй танилцах, Япон соёлтой танилцах гэсэн ийм боломжийг бол маш өргөн олгосон гэж боддог. За тэгээд Монгол улсад буцаж ирээд бол бас л миний ажил төрөл бол Япон улстай л холбоотой байсан. Тэгэхээр одоо бол Монгол улсад ирээд Mitsubishi корпорацийн төлөөлөгчийн газарт бол ажилд орсон байдгийн. Тэгээд энэ ч шинэ их сонгоцны буудал гэдэг манай Япон улсын буцалтгүй тусламжаар баригдсан энэ төсөл дээр бол одоо хамгийн бүр эхний үеэс нь эхлүүлээл холбогдож ажиллах юм боломж бас гарсан байдаг. Япон улсын ард түмэн бол мэдээж оршин сууж байгаа газрынхаа соёл тийм ээ онцлогоос хамаарат янз бүр байгаа. Гэхдээ надад л хамгийн л сайн хүмүүс нь л таарж ирсэн л гэж би дотроо боддог да. За сайн байцгаана уу? Эмжид буюу мянган нэр төслийн анхны төгсөгч Сайханчлан байна. Би 2015 онд элсэн суралцаад 2020 онд Японы Toyoshi технологийн сургуулийг 2020 онд төгссөн ирсэн байгаа. За 2020 онд төгсч ирээд Японы Toyota компани аль биесний дилер болох Top Motors компанид автын инженер мэргэжлэр ажиллаж байна. За миний сурж ирсэн Toyoshi технологийн сургууль маань Toyota-гийн үйлдвэрийн бус нутаг. За бид сурж явах явцдаа Toyota-гийн үйлдвэрийг өөрийн биеэр очиж үзэж тухайн тэр үед Cruise time машиныг гарах тийм загвар нь гарч ирсэн. Тэгээд Cruise time машиныг харах болон тэдний үйлдвэртэй танилцах нь одоо миний хувьд хамгийн том өөрт харах нээлт болон хамгийн дурсамж болон болцсон. Техник технологи хөгжсөн өндөр хөгжилтэй оронд суралцсан өөрийн үеийн залуустай мөр зэрэгцэн суралцсан нь миний хувьд хамгийн амьдралын минь нэг ад цавшаан гэж хүлээж авч байгаа. Мөн дараагийн дүүнертэй хэлэхэд энэ өндөр хөгжилтэй оронд суралцахад өөрийн болон амьдралын чинь маш том хөгжил дэвшил байх болно. Би 2009 онд гэр бүлийнхаа хамтаар Япон улсад ингээд очиж ажиллаж амьдрах
боломж олдоод явсан байгаа. За 2014 он хүртэл за Япон улсын хэл соёлтой танилцах, үр хүүхдүүдэд өсгөх, за мэрэгчлэрээ биш ч гэсэн бас цагийн ажил хийх зэрэг ийм байдалтай байж байгаа. За 2014 онд Хирошима их сургуулийн анагаах ухааны сургуульд нь за мэрэгчлэрээ докторийн курст орж суралцах юм боломж олцсон. За энэ хугацаанд ингээд миний өөр эмч учраас ингээд ажиллаж байсан зүйл гэх юм бол Монгол эмч нар, сувилагч нарын маань чадвар дадал нь Япон эмч нарынхаас ямар ч ялгаагүй байгаа хэрнээ яагаад Япон эмнэлгийн менежмент ийм өндөр байгаад байна, яагаад тусламж үйлчилгээний чанар нь ийм өндөр байгаад байна гэдэг тал дээр айгүй их ажиглаж анзаардаг байсан. За тийм учраас миний өөрийн бодож хүсэжсэн, зоржсэн зүйл гэх юм бол Япон менежментийг жоохон илүү түлхүү судлаа, суралцъя гэсэн бодолтой байсан. За энэ хугацаанд бол Япон эмнэлгийн менежмент, за үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг яаж хангаж ажилладаг, за хоорондын тасаг хоорондоо уялдаа холбоо ямар зохион байгуулалттай байдаг тал дээр маш их зүйл суралцсан. Ингээд би Монгол буцаж ирэхдээ энэ талаар энэ чиглэлээр үргэлжлүүлж ажиллах юмсан гэж маш хүсэж бодож ирсэн. За яг намайг ирэхэд миний ажиллаж байгаа Монгол Японы эмнэлэг маань байгуулагдаад удаагүй за муу энэ эмнэлэг дээр маань Японы зөвлөх баг бас хамтарч ажиллаад за яг миний хүсэжсэн ажлыг хийх боломжтой юм алба үүсгэсэн байсан. Тэгээ Япон улсад суралцж байсан маш их зүйл энэ ажил дээр ажиллаж нэвтрүүлэхэд маш их хэрэг болж байгаа. За Япон хүмүүсийн ажилдаа хандах хандлага, за хөдөлмөрч байдал, за бүх зүйлийг эрсдэл суурьсан сэтгэлгээр маш олон талаас нь боддог байдал гэх мэтчлэн зүйл энэ ажлыг минь бас түлхэц дэм болоход бол маш их хэрэг болж байгаа. Тэгээд Японы арт түмэнд Япон хүмүүст бол үргэлж маш их баярлж талархалж явдгаа бас хэлмээр байна. За би 2012-оос 2014 онд Японы Хитоцубаши их сургуульд мастрын зэрэг хамгаалсан. Эдийн засаг тэрэн дотроо яг хөгжлийн бодлого боловсруулалтын чиглэлээр суралцж мэргэжилд дэвшүүлсэн байгаа. Бодлого боловсруулна гэдэг бол маш хариуцлагатай ажил. Та бүхэн мэдж байгаа эмч хүн жишээ нь нэг хүнийг зөв оншилж зөв эмчлэх гэдэг ямар хариуцлагатай ажил байдаг вүлээ. Тэгвэл сая хүмүүсийн нийгмийг зөв оншилж зөв эмчлэнэ гэдэг маань өөрөө яг энэ бодлого боловсруулж байгаа хүмүүсийн хувьд бол асар хариуцлагатай, асар их ур чадвар шаардсан өндөр ажил байдаг. За Японд бол би яг энэ чиглэлээр яаж оновчтой зөв бодлого тодорхойлох вэ гэдэг чиглэлээр ном эрдмийг нь сурсан. За дээр нь яг энэ чиглэлээр Японы сангийн яам, Төв банк, мөн олон улсын валютын сан Дэлхийн банкнд ажиллаж дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн эрдэмтэн профессорудаар хичээл заалгаж яг тэр чиглэлийн туршлагыг нь бас хуваалцаж нэвтрүүлж эзэмшиж авсан байгаа. Японд суралцж байх үед ажигласан 2-3 онцлог зүйл байгаа. Юу гэхээр нэгдүгээрт бол Японы нийгэм бол яг хууль дүрм бол хууль дүрм шиг хэрэгждэг нийгэм байгаа. Тэр өөрийнхөө нийгэмтэй харьцуулаад үзэхээр бид нар юун дээр хоцорж байна вэ? Юугаа засах ёстой вэ гэдгийг харахад маш төхөмтэй байдаг. Хоёрдугаарт Японд бол хүний хөгжил тэрэн дотроо яг хариуцлагатай хариуцсан ажилдаа эзэн болсон тийм бие хүнийг төлөвшүүлэх гэдэг дээр багаас нь анхаардаг тийм нийгэм байгаа. Миний хувьд 2006-аас 10 онд Япон улсын засгийн газрын тэтгэлгээр манайх нар Момбушогийн тэтгэлэг гэж ярьдаг. Энэ тэтгэлгээр эдийн засгийн ухааны докторийн сургалтанд Япон улсын Нагоягийн их сургуульд сураад хамгаалсан. За миний хувьд Нагоягийн их сургуулийн эдийн засгийн сургуулийн агсан төвшний сургуулийг төгсөж доктор хамгаалсан хоёр дахь Монгол. За эдийн засгийн сургуулийнхаа хувьд анхных нь Монгол бөгөөд анхны эмэгтэй Монгол Нагоягийн их сургуулийнхаа хувьд доктор хамгаалсан юм эмэгтэй. Тэгээд Нагоягийн их сургуульд сурах явцад маш их зүйлийг олж мэдсэн. Мэдээж хичээлийн чиглэлийн олон мэдлэг чадвартай болохоос гадна Японы академик орчноос маш их зүйлийг суралцсан. За миний хувьд бол Такакуа Соймон гэдэг багшийн удирдлагын доор ажиллаж исэн. Тэгээд Такакуа багшийнхаа лабораторид нь ажилладаг. Бид нар математик програмчлал дээр үндэслэж аливаа үйлдвэрлэлийн оновчлыг гаргадаг ийм судалгаанууд хийдэг байсан. За тэгээд Японд суралцахад бас энгийн амьдралын соёлыг ч гэсэн маш сайн суралцдаг. Хэрхэн бусдыг хүндэтгэх үү,
энэ одоо бусдыг хүндэтгэж, бусдын эрхийг хүндэтгэж байгаагийн үүднээс бусдад аль болохоор саад болохгүй, бүдүүлэг загнахгүй ийм одоо хэрхэн ингэж амьдрах уч гэдэг юм уу те. Энэ чиглэлээр за мөн Япон улсад сурж байхад нэг сайхан үйл явдал болсон нь миний би 2008 онд одоо охиноо Япон улсад төрүүлсэн. За тэгээд энэ үед бол яг жирэмсэн байх, Япон улсад жирэмсэн байх, мөн одоо амарч явах, хүүхдээ харах, асрах энэ бүхэнд Японы нийгэм хэрхэн одоо ээжүүдийг дэмжиж тусалд юм бэ гэдгийг бол маш сайн ойлгож мэдэрч авсан. Тэгээд манай Монгол улс ч гэсэн ийм одоо их хүүхдэд ээлтэй ийм улс болоосай гэдэг үүднээс өнөөдөр бас ажиллаж байгаа. Ер нь бол Японд өнгөрөөсөн миний 4 жил бол намайг маш их өөрчилсөн гэж би боддог. Одоо миний харилцаа хандлагаас ахуулаад аливаа асуудалд маш нухацтай, прагматик хандах, за мөн одоо энгийн даруй байх гэх мэтчлэн олон тийм эерэг зүйлүүдийг надад авчирсан гэж боддгоо. Япон улсад суралцах олон хөтөлбөр байдаг ба энэ удаа бид зөвхөн нэг хэсгийн талаар танилцууллаа. Японы элчин сайдын яам цаашид аль болох олон оюутан Япон орныг сонирхон суралцах хүсэл эрмэлзэл төрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно. Хүүхэд залуус та бүхэн Япон улсад суралцсан үнэтэй туршлага хуримтлуулан өөрийн авьяас бэлгээ хөгжүүлж хоёр орныг холбох гүүр болох аваас Япон улсын элчин сайдын яам дэмжигтэй баяртай байх болно.